сайн байна уу? За өнөөдрийн мэнд хүргэе. За манай байгууллагаас 2016 оноос эхлээд үйлчлэгээ авч байсан үйлчлүүлэгчтэй ингээд нэг жилийн мөлтвизээ авцсан орж чадсан ингээд баяр хүргэе. Ер нь бол 2016 оноос хойш байнга явсаар агаад орох болгондоо мэдээлэл зөвлөгөө авсараад 18 оны 5 сарын 28-нд нэг жилийн мөлтвизээ авсан байгаамаа. За анх 16 онд үйлчлүүлэгчтэй бол оюутны бичиг баримт дээр сурдаг байсан, магистрийн оюутны суралцдаг байсан мөгөө суралцсан төгснөөс хойш бол бизнесийн материалаар яаж материал бүрдүүлж бизненд орох вэ гэдэг тал дээр манайхаас бас байнгын зөвлөгөөгөө аваад амжилттай аялын визээ нэг жилийн визээ авсан байнамаа. За манай байгууллагаас бол зорчих болгондоо бол аялын визээр зорчих болгондоо хилээр гарах баталгаа таяг буюу зорчигдлын хаягийг бол байнга авч гардаг. Өнөөдөр мөн зорчихоор хилээр гарах баталгаа таяг авах нь ирсэн байнамаа. За тэгээд таны зүгээс манай байгууллага үйлчлүүлэхэд бол үйлчлэгээний сэтгэлдээ санагддаг өөрчлөлж гаргасан багаж гисэн материал маань ер нь бол хэрс баталгаатай санагдав. Хил дээр янз бүрийн асуудал гардаг байсан уу? Манай байгууллагаас авсан хаягаа авч гарахад тэгээд танахаар үйлчлүүлсэндээ баярлж байна. Тэгээд ингээд 2016 оноос хойш танахаар байнга үйлчлүүлсээр байгаа. Ингээд дүйцтэй болсон баярлж байна. Байнга явахдаа танахаас баталгаа таягаа авдаг юм хэл гайл дээр ер нь зөрчил гарч байгаагүй. За ер нь бол цаашдаа ч гэсэн байнга зорчих бодолтой буюу 3 жил ер нь байнгын бизнесийн шалтгаанаар худалдаа авалт ихээр зорчдог байгаа. Мөн гэр бүлийнхээ хүмүүсийг бол бас өөрийнх нь мөлтвизэн дээр бол дагалдуулах зорилготой байгаа. Тэгээд хилээр гарах хаягаа бол манай байгууллагаас байнга үйлчлүүлдэг. Манай байнгын үйлчлүүлэгч болж бас хамтран ажилладаг баярлалаа ишгнэрээ. Таны бас амжилт чинь бас ажилтны өндрөөс өндөр амжилт хүсье. Ингээд сайхан аялаад ажиллаа явтайгээд ирээрээ. За баярлалаа. Танаа хамтдаа ч гэсэн баярлалаа. Сэтгэлээ яваа баярлалаа.